Хүн бүр ухамсарын бүтээгч хүчийг эрхшээгч учраас ухамсараа ашиглан эрүүлжиж болно. Эд баялагтай, аз жаргалтай болж болно. Үүний тулд хамгийн амархан энгийн нэг арга та бүгдтэй би зааж өгье. Та нүдээ айнаад гүнзгий сайхан амьсгаваад биеэ сулруулад тэгээд намайг дагаад хэлээрэй. Хорвоо ертөнц, эрүүл мэнд, аз жаргал, элбэг хангалууныг надад зориулан өгөхөөр бэлдсэн байгааг би мэдэж байна. Орчлон ертөнцийн хаа нэгтээ зөвхөн миний эдэлж хэрэглэх аз жаргал, сайн сайхан элбэг дүүрэн амьдрал хадгалагдаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй итгэж байна. Би тэрхүү өөрт зориулагдсан сайн сайхан бүхнээ хүлээн авахд бэлэн боллоо. Би бэлэн байна. Хорвоо ертөнцөөс сайн сайхан аз жаргал, эрүүл мэнд, эд баялагийг хүлээн авах орлогын үдээ би нээж байна. Ингэж хэлээд одоо дотооддоо өөрийгөө эд хөрөнгө, аз жаргал, амжилт, эрүүл мэндээр бялхан дүүрэн байгаагаар төсөөлөөрэй. Хүссэн бүх эд хөрөнгөө эдэлж байгаагаар төсөөлж баяр баясгалыг мэдрээрэй. Та аль хэдийн тэр аз жаргал, хайр халамж, эрүүл мэндийг эдэлж байна гэж бодоод аз жаргалыг, хайрыг биеэрээ дүүрэн мэдрээрэй. Мөн эд баялаг надад дүүрэн байна. Ийм сайхан, ийм л дүүрэн амьдрах хувьтай хүн би мөн лээ. Амьдралын бүх сайн сайхан өөрөө над руу урсан ирдэг болжээ. Эд баялаг бүхэн, эрүүл мэнд бүхэн, аз бүхэн над руу өөрөө л урсан ирдэг болжээ. За ингэж өдөр бүр та энэ дасгалыг унтахын өмнө мөн өглөөс сэрээд хийж дадвал тэрхүү сайн сайхныг урьдчилан мэдэрч өөрөө жинхнээсээ урьдчилан тэр сайн сайхан амьдралаар төрчихсөн биедээ мэдэрч ингэж чадаж байвал үр дүн нь танд гайхамшигтайгаар ер үсийн байдлаар гарцаагүй ирэх болно. Мэдрэмж бол бидний соромзон татах хүч байдаг. Тиймээс та өглөө орой болгон энэ дасгалыг хийж өөртөө сайн сайхан мэдрэмжийг мэдрүүлж, мэдрэмжээр амьдралын сайн сайхныг соромзон мэт татаж байгаарай.